Намайг заяа гэдэг би Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн байна. Манай холбоо одоо 30 жилийн түүхтэй ууган холбоотой нэг бизнес эмэгтэйчүүдийг зориулах, тэднийг дэмжих, туслах, баялаг бүтээж бүх эмэгтэйчүүд одоо нэгдсэн холбоо байт юм аа. Би энэ одоо хуралд өрсөн явдалд маш их баярлалаа. Тэгээ бас нэгдэж хамтарч эвийг хичээж ажиллах нь чухал гэж үздэг хүний нэг. Энэ дээр нэг жоохон ойлгомжгүй юм байна. Би энэ холбооныхаа зүйлийн дараагаас асууж бодож байна л да. Би яг одоо бол улсын хурал дээр холбоотой тухай хууль, мэргэжлийн төрийн байгууллагын тухай хуулийг хэлцэж байна. За тэгээд энэ одоо хуулийн төсөлтэй танилцахад хоёр их тийм ойлгомжгүй хууль одоо орж батлагдах гэдэг. Нэгдүгээрт нь бол одоо бидний улсаас урьж өгсөн байшин эзэмшдэг худалдаа ажуулалтын танхимны хууль үндэсний танхим гэж ороод бүх одоо компаниуд тэнд нийтэхтэй бид дотороо төлөөд тэдний бүх төртэй одоо холбогдох үүргийг гүйцэтгэнэ гэсэн байгаа. За тэр хууль нь бол өнөөдөр арай ороогүй байна. За яг хэлцэж байгаа хууль бол төрийн бас байгууллагууд одоо мэргэжлийн холбоодууд бол нэгдэж нэг дээвэр холбоотой байна гэсэн. Тэр бид бүгдээрээ тэндээ дотороо төлөөд хариулагдаад тэрүүгээрээ дамжиж төрөлцөө харьцах эрхгүйгээр тэр одоо дээвэр төрийн бас байгууллага биднийг авч явахаар ийм хуулийн төсөл яг хэлцэж байна. Энэ одоо таны 17-нд байгуулсан 11 сар 17-нд байгуулсан одоо энэ мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөл мөн үү нэгдүгээрт. Мөн бол одоо зорилго нь юу вэ? Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл нь юу вэ? Бид ямар дүрм журмаар яаж харьцах юм? Ямар одоо тийм хэрэгтэй байгаа юм бэ гэж сумраа. За дараагийн нэг асуулт бол Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо анх улс орны бол хүнсний хомсдол, өргөн хэрэглээний бараа хомсдлоос гаргасан юм хүмүүс байдаг. Би бол одоо 20 хэдэн холбоо байгуулж байсан одоо ийм болчоо зогсож байна. Бид нар бол төрөөс юуч хүсдэггүй, гуйдаггүй төрийн бүх хууль тогтоомжийг биелүүлээд явдаг. Тэгэхээр манай холбоонд бол бүх төрлийн хүмүүс байна. Аялалчид байна, аяллаа үйлдвэрлэлийн холбооны аялал жуулчлалын хүнсгэдийн аж ахуйн тэгээд маш олон ийм одоо хүмүүс байна. Энэ одоо хаана багтах юм бэ? За дараа нэг асуулт байна. 2006 онд бид нар энэ мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөл гэдэг байгууллага эзэдийн холбооны дараа Ганбаатар одоо хүртэл даргалж идэг юм аа. Энэ одоо нэгдсэн нь хамтарсан уу? Одоо ингээд маш олон ийм холбоод гарч ирэх юм уу? Одоо энэ хуулиар яаж зохицуулах юм бэ гэсэн юм. За дараад нь бол одоо энэ өнөөдрийн формыг бас их ойлгох байгаа. Төрийн байгууллагатай бид нар төрийн байгууллагын авч явж байгаа арга хэмжээнүүдтэй хэлцүүлэг явуулж биднэрт мэдээлэл өгж байгаа мэнэ гэж ойлгосон. Тэгэхээр энэ 120 байгууллага одоо бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн хүмүүс юм байна уу? Бид одоо зөвшөөрөхгүйгээр аргагүй байна л да. Хуулиар ингэж харчиж байгаа. Ямар ч хэлсэн одоо хүлээж авч сэтгэл санаа нийж ажилладаг улсын хуульд захирах бай. За тэгээд альва улс орны хөгжлийг харж байгаа стандартын байгууллагууд маш чухал байгууллага юм билээ. Энэ олон одоо доктор шийдвэрүүд хэрэгтэй болоод гарч ирсэн ба. Өнөөдрийн одоо Баатар болоод бүгдийн тал хагасны зурцад бидний ялалгаж байгаа биш ба. Улам нарийсж байгаа. Энэ нь бол одоо бид нар бол одоо хувийн дэвшлийн алхам дутанд нарийсаад байгаа. Одоо тухайлбал Турк гэж Европт баялаг бүтээдэг улс байна. Эднийх бол стандартаар мөрддөг. Тийм одоо юм байна. За хятад бол маш мундаг одоо стандарт мөрдөх шаардлага гарч байгаа. Англиас ургад цаашдаа бас яаж явах вэ? Тийм тэгэхээр одоо манайхан чих хүчээр нутгийн улсууд ингээд одоо бодон цаадаг би цагаа өгөөж тэгээд одоо ямар ч байсан төрийн байгууллагыг төлөөлж ирж бидэнд мэдээлэлээр хангасан одоо төрийн байгууллагынхаа хүмүүст биднийг одоо төлөөлж байгаа төрийн бишэлтэй болон төрийн албаныханд баярлалаа. Тэгээд намны асуултанд хариулна уу?